Yo guys. За та бүхэнд дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За тэгээд бүгд он гарсан шинэ өмнө хэллээ guys. Тэгээд та бүхэн зориулаад меншин. Их олон хүмүүс надаас энэ бичлэгийг хийгээд өгөөч гэж гуйж комент бичиж байсан. Тэгээд энэ хүслийг чинь би одоо он гарсан болохоор та бүхэн биелүүлээд XXX Tentation гэдэг гайхалтай уран бүтээчийн талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За харамсалтай нь энэ уран бүтээлчийн хувьд гэх юм бол одоо энэ дэлхийн ертөнцийн дээр байхгүй ертөнцийн мөнх усыг үзүүлсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд энэ уран бүтээлчийг амьдралыг маш товчхон ярьж өгөх болно. Гэхдээ ярьж өгөхөөс өмнө нэг юм хийгээсэй гэж хүсэж байна guys. Тэр бол ойлгомжтой тийм ээ. Манийга дэмжиж лайк дараад дор байгаа хэсэгт subscribe хийгээд өгөөрэй. За одоо мэйл хэлүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоо. Let's go. За тэгэхээр X-ийн хувьд гэх юм бол 1998 оны 1 сарын 23 хонд төрсөн Америкийн Флорида мужид төрсэн байгаа. Жинхэнэ нэр нь гэх юм бол Johnson Dwayne Ricardo Ontroy гэдэг жоо урт нэртэй байгаа. Тэгээд аав ээж нь гэх юм бол Жамайка гаралтай. За аавынх нь хувьд юу гэдэг хүн байсан бэ гэхээр ерөнхийдөө дуучин байсан. Тентийнхаа одоо жижигхэн газрууд дуулж муулж явдаг. Гэхдээ гол мөнгө олдог их хүүсүр нь юу байсан бэ гэхээр хар тамхи зарж өөрөөр хэлбэл марихуана зарж мөнгө олдог байсан байгаа. За тэгээд аав ээжийн талаар түр орхий заяа. Аав ээжийн хувьд гэх юм бол гэр бүлийн жоохон тийм асуудалтай байсан болохоор хүүхдээ өвөө эмээ дээр нүгж харуулдаг байсан байгаа. Тэгээд өвөө эмээ дээр өссөн X-ийн хувьд гэх юм бол өвөө нь жоохон тийм амар сэтгэлийн хямралтай. Тэрнээсээ болоод X-ийг одоо байнга айлгаж, зодож цохиж дээрээс нь тийм бүр болоогүй бэлгийн хүчрхийл хүртэл үзүүлдэг байсан гэдэг юм билээ. Тэгээ нэг өдөр X-ийг сургуулаад харчаад гэртээ ирсэн чинь өвөө нь байхгүй байсан. Тэгэд өвөө нь хайдсан бол гэд хайгаад үзсэн чинь полконоосоо өөрийгөө дүүжлээд амиа хорлоод нас барцсан байсан. Тэгээ дөнгөж жоохон хүүхэд заяа. Жоохон хүүхэд тийм зүйл харчаар яаж олигтой авах вэ тийм үстэй. Тэгээ тэрнээсээ болоод нэлээд травматай болсон. Тэгээ тэр ч болоогүй ээж нь сүулт нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр аав нь хүүхдээ өдөр болгон зоддог байсан. X-ийг байнга зоддог байсан. X-ийн хувьд ч гэсэндээ тэр зодуулснаасаа болоод бас хэтэрхий жоохон травматай болж исэн тийм тохиолдол хүртэл байдгийн билээ. Тэгэд аавынх нь хувьд гэх юм бол хар тамхи зардаг байсан гэж өмнө ярьсан шүү дээ, тий. Тэр хар тамхи зардаг байснаасаа болоод цагдаад баригдаад шоронд орсон. Тэгэд шоронд нэлээд удаа орсон байгаа байхгүй юу? Нэлээд олон жил, бүр 7 жил шоронд орохоор болсон. Тэгээ X-ийн хувьд гэх юм бол сүүлд алдар нэрд хүрээд од болсныхон дараа юу гэж хэлсэн бэ гэхээр аавыг нь асуусан юм л да сэтгүүлч. Танаа авч юу гэдэг ямар хүн бэ гэж асуусан чинь мань хүн болохоор юу гэж хэлсэн бэхээр аав тийм байхгүй шүү дээ. Ухааны юм ярьсан. Тэгэд энэ бол аавдаа маш дургүй байсныг бол илтгэж байгаа. Тэгэд аав нь шоронд ороо явсны дараа болохоор ээж нь гэртээ янз бүрийн залуусыг их авчирдаг байсан. Тэгээ нэг өдөр нэг залууг авчираад гэртээ байж хахад X болохоор өөрийнхөө өрөөнд орцсон унтчихсэн юм байна л да. Тэгсэн чинь гэнт ингээд нэг тавг хагарж байгаа юм шиг чимээ сонсогдоод юу болоод яаж нэ гэд X ээжийнхээ өрөөлөө яваад харсан чинь ээж нь болохоор тэр залуутай нөө секси ихэ байж байгаа шүү дээ. Нөгөө залуу нь ингээд дээр нь гарцсан. Тэрнийг хараад X-ийн хувьд бол жоох хөглөхөр ойлгоогүй. Ээжийг нь алах гэж ийн гэж бодоод унсан байсан тэр нөгөө нэг тавгных нь хилтгэхийг авангуудаа тэр залууг ингээд нуруулуу ингээд зоосон хүртэл тохиолдол байд юм билээ. Тэгэд X-ийн хувьд гэх юм бол дунд сургуульд бүр баг сургуульд байхаас ахуулаад ямар нэгэн байдлаар хүүхдүүдийг дээрлэгдэг тийм хүүхдэд амар дургу байсан. Тэгээ тэрнээсээ болоод хүүхд дээрлэгч байгаа хүүхдийг харах юм бол тэр хүүхдийг очиод зодддог байсан. Тийм асуудалтай байсан учраас байнгын сургуульдаа зодоон зохион хийж жоо хил ам таталтай хүүхдүүд дээ шүү дээ. Тэрний нэг нь байсан. Тэгэд байнгын хил ам хийж зодоон зохион хийж байж байгаад дунд сургуулаа харамсалтайгаар орхисон. Тэгээ дунд сургуулаа орхиод ээж нь жижиг яаж одоо хүүхдээ дунд сургуулаа хайчингууд зүгээр авахтай тий. Хүүхдээ аль болох ааваасаа илүү одоо сайн хүн болоосоо гэж бол хүсэжсэн. Тухайн үед Америкт тийм одоо нэг дунд сургууль мургуулаа сургууль тасарсан хүүхдүүд зориулсан нэг Америкийн тийм засгийн газрын нэг хөтөлбөр цогцож ирсэн байна л да. За тэр хөтөлбөрийн нэрийг би одоо та бүхэнд хэлье заа guys. За энэ нь болохоор Sheridan House Family Ministries гэдэг нэртэй тийм засгийн газрын програм маягийн одоо зохион байгуулагдаад тэрэнд одоо хүүхдээ бүртгүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээ X тэнд ерөнхийдөө хэсэг хугацаанд харьяалагдаад бас нэг гайгүй болж эхлээд тэнд байж байгаа хугацаанд new metal тэгээд hard rock дээрээс нь одоо rap гэдэг юм уу те энэ урсгалуудыг сонсох жоохон тийм сонирхолтой болж эхэлсэн. Тэгээ тэнд байж байхдаа пиано дээрээс нь одоо гитарч байд юм уу дарж сурсан гэж одоо яг урлагийн салбар руу дөнгөж сонирхол болж орж эхэлсэн байгаа байхгүй юу. Гэвч одоо тэнд байж байгаа хугацаанд X нэг тийм өвчин байгаа нь илэрсэн байгаа. Энэ болохоор хоёр төлөлт эмгэг
Эннээсээ болоод X хувьд гэх юм бол маш их амархан сэтгэлээр унах. Тэгээ дээрээс нь ямар нэгэн байдлаар амар өөртөө итгэлгүй тийм гутранг үзэлтэй байдаг байсан байгаа. Тэгээ тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлаасаа болоод юу хийдэг болсон бэ гэхээр хар тамхинд орж эхэлсэн. Татдаг хар тамхинаас нь та бүхэнд эндээс би хэлээ л да. Энэ болохоор Xanax гэдэг нэртэй хар тамхи. Тэгээ дээрээс нь марихуана энэ хоёрыг ингээд зарж мөнгө олдог байсан байгаа. Тэгээ мэдээж хэрэг жоохон хүүхэд ийм зарж байгаа л зүгээр ингээд яваална гэж байхгүй шүү дээ. Тэгээ баригдсан. Тэгээ баригдаад 1 сар хоригдсон байгаа. Баримтчилгаанд хоригдсон. Тэгээ 1 сар хоригдоод гарч ирснийхаа дараа удалгүй найзуудтайгаа нийлээд айл ухаад тэндээс ноутбук хулгайлах гэж байгаад ахиж баригдаад тэгэд хүүхдийн хоригт орохоор болсон. Тэгээ хүүхдийн хоригт орохдоо өөрийнх нь бас нэг амьдралыг өөрчлөх нэг хүнтэй танилцсан байгаа. За энэ нь болохоор Slump God Ski Mask гэдэг нэртэй залуу. За энэ залуугийн хувьд гэх юм бол бас нэг хар тамхины эргээр тухайн үед хүүхдийн хоригт орсон байсан. Энэ хоёр яг шоронд хамт байгаад нэлээд гайгүй найзд болсон. Тэгээ X хувьд гэх юм бол хүүхдийн хоригт байж байгаа хэвчээ та бүхэн өмнө ярьжсэн шүү дээ. Тэгээ хүүхд дэрлэгдэг тим хүүхдүүд амар дургугээд. Тэгээ шоронд ч гэсэндээ одоо өөрөөсөө сул дорой нэг дэрлэгж байгаа тим хүүхдүүдийг хараад бас яг адилхан шоронд тэр хүүхдүүд зодддог байсан. Зодтолдог байсан хоорондоо. Одоо тийм асуудал бас гаргадаг байсан. Гэвч одоо тэр асуудал бол яг шоронд бол ерөнхийдөө нэлээд гайгүй X-ийн хувьд жоохон нэр хүндтэй байсан гэж хэлж болно. Тэр хүүхдийн хоригтод тэрний дараа болохоор саяны одоо хийлсэн Ski Mask-ийн хувьд гэх юм бол X-с арай өмнөхөн суллагдаад явсан. Тэгээ Ski Mask суллагтай болохоор өөрийгөө би Piper High School-д явдаг. Чи манад ирэхгүй мүү гэж одоо хэлж байсан. Тэгэд X хувьд гэсэндээ яг тэрний дараа сулгасныхаа дараа Ski Mask-ыг дагаад Piper High School-д орсон. Тэгээ Ski Mask-ийн хувьд гэх юм бол Rapid ерөнхийдөө амар сонирхолтой. Тэгээд найзаагаа дагаад мэдээж хэрэг Rapid өөрөө бас илүү сонирхолтой болоод тэгээд тэр хоёр нийлээд crew байгуулахар болсон. За тэр crew-ийнх нь нэр нь болохоор Very Rare гэдэг нэртэй crew байгаа. Тэгээ энэ crew байгуулад тэгээд ямар нэр өгөх вэ гэж одоо жоохон ингээд тухайн үед X өөрийнхөө тэр нөө Twitter дээрээ санал суулгах хийсэн юм л та 2013 оны 8 сарын 27-нд. Энэ дэр болохоор Hashiyama, Master Splinter, тэгээд Temptation and Addition гэдэг нэртэй нэрнүүдээс одоо санал суулгах хийгээд тэгээд тэрний дараа болохоор өөрийгөө Master Splinter гэж нэрлсэн. Тэгээд удалгүй тэр нэрээ бас болоод XXX Temptation болгож өөрчилсөн байгаа. За тэгээд Very Rare гэдэг нэртэй өөрсдөө crew-ийг байгуулад гаргасан анхны дуу гэх юм бол Palm Tree гэдэг нэртэй дуу гаргасан байгаа. За энэ дууных нь хувьд гэх юм бол хичээлээ таслаад өөрсдийнхөө одоо нэг лаборатори компьютерийн лабораторид оронгуудаа тэр дууга маш хурдан найзтайгаа нийлээд гаргасан гэдэг юм билээ. За тэрний дараа X-ийн хувьд SoundCloud-д өөрийнхөө аккаунтыг нээгээд хамгийн анхны өөрийнх нь гаргасан дуу нь болохоор News Vlog гэдэг нэртэй дуу гаргасан. Тэгээд 2013 онд хамгийн анхны crew-ээр нийлээд CD Mixtape Glimpse гэдэг нэртэй альбомоо гаргасан. Гэвч одоо 2013 14 онд альбомоо гаргаад бас нэлээд хэдэн crew-ээр дуу гаргаж ирсэн ч одоо бол тэр дуунуудаас баг дийлэнх нь баг тэр чигээр устгагдсан гэж хэлж болно. За тэндээс устгахтаагүй үлдсэн нэг дуу гэх юм бол 2014 онд гаргасан Vice City гэдэг нэртэй дуу ерөнхийдөө устгагдаагүй үлдсэн байгаа. Та бүхэн бас нийтээс хайгаад олоо сонсч болно шүү заяа guys. Тэгэд Very Rare Group нь болохоор Neuro Spouse гэдэг нэртэй нэгэн залуутай X тэр хоёр хоорондоо муудалцаад додоо хийгээд тэгээ энэ группийг тарахаар болсон байгаа. Тэгээд энэ групп нь тараад энэ группийг тараацсан гэсэндээ X хувьд гэх юм бол группээ тараацсан учраас мэдээж хэрэг тийм сайхан байгаагүй. Өөр нэг шинэ групп байгуулъя гэж бодоод тэр группийнхаа нэрийг болохоор Members Only гэж нэрлсэн. За Members Only-гийн хувьд гэх юм бол хамгийн анхныхаа одоо Volume гэдэг нэртэй бас нэг CD альбомоо гаргасан байгаа. Тэгэд энэ Members Only-д ороод тэгээд өөрийнхөө Volume гэдэг альбомоо гаргаад өөрийнхөө дууг бас хийгээд явж байгаа хугацаанд X-ийн хувьд өөрийнхөө яг стайл хип-хопын яг тэр нэг рэпинг стайлаа олж эхэлсэн байгаа. Тэрний дараа болохоор 2015 оны 10 сард шинэ гишүүдээ ерөнхийдөө илсүүлээд тэгж байж байгаад Members Only Volume 2 гаргасан. Тэгээ Volume 2 гаргаад 2015 оны юу хагас бол X-ийн яг бас жоохон сэргэн мандалтын үе гэж хэлж болно. За энэ үе дээр болохоор яасан бэ гэхээр Rogers гэдэг нэртэй нэгэн продюсертай уулзсан. За тэр продюсертай уулзаад за би нэг одоо ийм дуу хийх гэж ингэж хоорондоо ярилцж байгаа шүү дээ. Тэгээ ярилцж явж байнгуудаа Rogers-аас болохоор хэд хэдэн бит сонсуулсан. Тэгээ битийг сонсоод нэг бит нь айгүйх таалагдаад би энэ битийг авъя гэдгсэн чинь тэр бит нь болохоор өөр нэг рэпер зориулсан бит байсан байгаа. За тэр
рэперийн нэр болохоор Rage гэдэг нэртэй рэперт анх одоо зориулсан юм байлээ. Гэсэн ч тэр рэперийн хувьд юм болохоор бас нэг хэрэг хийгээд шоронд орцсон. Тухайн үед яг шоронд байсан. Тэгээд тэр продюсер хувьд гэх юм бол уус шоронд байсан хүнд угаасаа тэгшнээ бит зориулж хийсэн ч тэр хүн хэрэглэж чадахгүй юм чи амч ашиггүй тийм үстэй. Тэгээд X тэр битийг зориулж хийхэр болсон. Тэгээд ерөнхийдөө яг хөгжмийн студи руу ороод 15 минутын дотор X өөрийнхөө Look at me гэдэг дууга тухайн үед гаргасан. Тэгээ гаргаад SoundCloud тэрхүү аккаунттай байсан учраас SoundCloud-д оруулсан гэсэндээ Look at me гэдэг дуу гаргаад шууд од болоод хүмүүст ингээд амар хит дуу болоод тарцсан үгүй. Ер нь тараагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр дууг нь SoundCloud ч гэсэндээ тухайн үеийн аппликейшн тийм амар одоо хүмүүст хүрээгүй байсан аахгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа ерөнхийдөө тэр дуу нь гайгүй хүмүүст ингээд тарж эхэлсэн. Look at me гэдэг дууг хүмүүс айгуу тийм сонирхож сонсож эхэлсэн. Тэгээд тэр үеэс ахуулаад SoundCloud гайгүй хөгжөөд шинэ үеийн бас рэпрүүд X-тэй одоо зэрэгцсэн бас гарч ирж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд эндээс ярих юм бол одоо шинэ үеийн рэпер гэх юм бол Lil Pump ч гэх юм уу те Монголд иржсэн таавах мэдэн шүү дээ. Энэ минь одоо гарч эхэлж исэн. Тэгээд энэ дууг ерөнхийдөө гайгүй од болоод SoundCloud яваад тэр ч удаа Billboard төрөл орж ихсаад гайгүй од болоод тэгэл X-ийн бас нэг дуу нь ингээд од болчингууд тэр хүнийг хүмүүс сонирхоод эхэлнэ шүү дээ тий. Тэгээ өөр бус дууг нь ерөнхийдөө сонирхоод сонсч эхлээл яг гайгүй болж явах үед X-ийн яг нэг өмнө зодон цохон хийгээд нэг залууг одоо зож модсон хэрэг байсан юм л да. Тэр хэрэг нь ингээд яваал ирсэн ерөнхийдөө яг нэг хэрэг нь дуусаагүй. Тэгж байгаа тэр хэрэгээсээ болоод 2016 оны 7 сарын 14-нд шоронд орохоор болсон. Тэгээ шоронд ороод яг нөгөө торгуулийн $10,000 төлөөд 2016 оны 9 сард нь суллагдсан. Тэгээ суллагдаад удаагүй байжгаад найз охиноо зодсон гэдэг хэрэгээр 10 сард нь ахаад буцаа шоронд орсон. Тэгээ шоронд байж байгаа хугацаанд энэ дуу нь бол ингээд зогсохгүй шүү дээ. SoundCloud дуугаас явж байгаа. Тэгээ энэ дуу нь болохоор SoundCloud бүр нэлээд од болоод бүр Billboard нэлээд дээгүүр жигсэх болоод нэлээд гайгүй явж исэн. Тэгсэн чинь яг тэр хугацаанд Drake гэдэг рэперийг бүгд мэднэ шүү дээ тий. 2017 оны 2 сард Drake болохоор KMT гэдэг нэртэй дууга гаргасан. За энэ дуу гэх юм бол яг энэ дууны beat тэгээд одоо хэм маяг зүйл нь болохоор яг X-ийн тэрхүү дуутай ерөнхийдөө мангар төстэй заяа. Хэм маяг flow гэдэг нь бол амар төстэй. Тэгээ хүмүүс болохоор угаасаа тэр нэг Look at me гэдэг дууг мэддэг X-ийн пенүүд нь болохоор Drake чи яг энэ дуу хулгаалцсан биш үү? Чи X-с энэ дуу хулгаалцсан биш үү? Ухааны юм яриад Drake руу нэлээд шүүмж ирсэн. Тэгээ Drake болохоор тэрний дараа болохоор энэ дээр бол хариултаа өгсөн. Тэгээ энэ хариулт юу гэж хариулт өгсөн бэхээр би энэ дууг ингэж хулгаалж мулгааллаагүй. Яг эхний бадаг нь бол яалтчгүй X-ийн дууг би сонссон. Тэрнтэй болж байгаа адилхан сонсогдож байгааг би бол бас хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би энэ дууг бол хулгаалаагүй гэж бол хэлсэн. Гэсэн ч хүмүүс бол чи энэ дуу хулгаалсан гэх байдлаар шүүмжилж байсан. Тэгээ 2017 оны 3 сарын 26-нд X-ийн хувьд гэх юм бол $5,000 төлбөрийг шорондоо төлөөд тэгээд түүлж одоо жоохон суллагдж гачирсан байгаа. Тэгээд гачирсныхаа дараа болохоор шууд яасан бэ гэхээр өөрийнхөө Instagram-да Drake миний дууг хулгаалсан. Тэр бол угаасаа ингээд баг карьер нь дуусж байгаа рэпер гэхэд тэрний дараа болохоор бас Twitter хуудсанда Drake ерөнхийдөө карьер нь дууссан. Тийм болохоор одоо эртнээс ер нь өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тэгээд өөрийнхөө төлөө талаар жоохон бодсон дээр ухааны юм ярьсан тийм пост хүртэл хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө Drake руу байнга ингээд дис хийсэн. Тэгээ тэр ч удаа нэг подкаст оронгуудаа Drake битүү шүүмжлээд одоо миний дууг хулгаалсан ийм тийм янз бүрийн юм ярьж гис энэ өөр ингээд гэхдээ Drake-ийн хувьд гэх юм бол өөдөөс нь ямар нэгэн дис хариу дис юусоо хийгээгүй. Энэ бип бол ерөнхийдөө X-ийн нэг шүүмжлэлээр ингээд яваад исэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь болоогүй энэ нэг яг подкастэнд орсных нь дараа болохоор ямар ч хамааралгүй одоо Offset гэдэг нэртэй рэпер болохоор яг Instagram-ийн live дээр юу гэж хэлсэн бэ гэхээр X-ийн талаар тэр бол одоо stupid айгу тэнэг мэнэг те ийм тэнэг рэпер янз бүр жоохон муха дормж маягаар хэлсэн. Энийг нь хэлсний дараа болохоор X мэдээж яг зүгээр авах уу те адилхан Instagram-ийн live хийнгүүтээ тэр Offset гэдэг рэперийг тэгээд тэр Offset гэдэг рэперээс гадна заяа Migos гэдэг нэртэй бас нэг тийм рэперийг цуг ингээд нийт давхар ингээд DC гэж байгаа байхгүй. Та нар ингээд яг шинэ үеэ хүлээн зөвшөөрөхгүй юм те. Шинэ үеэ ингээд бүр улам доошо унах гээд байх юм аах юм те. Nigas Migas гэдэг ч юм уу те. Өөрсдөөс нь жоо амар DC гэсэн. Тэгээд энэ биф ингэж явж байгаад ерөнхийдөө ингээд жоохон намдсан байгаа. Тэгээ 2017 оны
5 сарын 16-нд Revenge гэдэг нэртэй альбомоо гаргасан. За энэ альбом нь Billboard-д бүр 44-т одоо бичигдсэн нэлээд гайгүй явсан байгаа. Тэрний дараа болохоор 2017 оны 8 сард 17 гэдэг нэртэй альбомоо гаргасан. Энэ альбом ч гэсэндээ нэлээд бүр од болсон. Тэгээд нэлээд бас одоо Billboard-д тэр явсан. Энэ дээр болохоор Paragraph гэдэг нэртэй рэпер хүртэл одоо хамтарч оролцсон байгаа. Тэгээ 2017 оны 9 сард болохоор Look at Me гэдэг нэртэй яг Drake-ийн жоохон beef явуулсан тэр дууга альбом ёсоор клип болгож гаргасан. Ерөнхийдөө Look at Me гэдэг дуу бол яг XXX Tentacion гэдэг рэперийг яг од болгож гаргаж ирсэн хамгийн гол дуу гэж хэлж болно. Энэ дууныхаа клипийг гаргаад ерөнхийдөө нэлээд гайгүй явсан. Тэгээ 2017 оны 11 сард нэг та сая хэлсэн шүү дээ Offset гэдэг рэпер, тэгээ Migos гэдэг рэперүүдтэй жоохон beef-ийг муудалцаад хоорондоо Instagram live-аар ерөнхийдөө дис хийлцсэн. Тэгэд энэ нь болохоор ингээд дуусчаагүй заяа. Тэр яг 2017 оны 11 сард болохоор Migos нь болохоор нэг хідэн залуус найзтайгаа ирээд одоо өөрөөр хэлбэл X-ийг зодох гэж ирж байгаа байхгүй. Тэгээ энд бичлэгэнд хүртэл байгаа. Та нар Migos гэж хайгаад XXXTentacion гэд хайх юм бол энэ бичлэг гачирн заяа. Тэгэд зодох гэж ирээд X-ийг ерөнхийдөө зодсон байгаа байхгүй. Тэгээ нүүрэнд ингээ сорвтой болгоо сүлд нь X live дээр хүртэл Migos-ыг ерөнхийдөө жоохон дислээд Migos Offset энэ төр ерөнхийдөө дислээд жоохон ингээ ууртаа live бол хийж исэн. Тэгээ энэ beef бол яг хөө тэгээд энэний дараа бол ингээд ерөнхийдөө өндөрлөлтсөн заяа. Тэгэд энэ өндөрлсөний дараагаар болохоор өөрийнхөө одоо яг хөгжим өөрийнхөө яг рэпийн альбом руугаа төвлөрч эхэлсэн байгаа. X-ийн хувьд. Төвлөрөөд 2018 оны 3 сарын 16-нд Асуулт гэдэг нэртэй альбомоо гаргасан. За энэ альбомд миний хамгийн дуртай дуу байдаг. Энэ та нар бас сонсч байсан байж магадгүй ч яг сонсч байсан бах Changes гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээ энэ дуу бол миний орог хамгийн дуртай дуу. Тэгээд Асуулт альбом гэх юм бол Look at Me дуун дээр жоох юм одоо амар тийм цоглог тийм пари стилтэй байсан бол энэ дэр болохоор ерөнхийдөө жоох тийм намуухан тийм айгуу гоё тийм дуулах маягаар тийм явдаг тийм стилтэй гаргасан. Тэгэхээр мань ч бас нэг рэпийн тим амар мэдлэгтэй биш болохоор та бүхэн бас коммент ямар нэгэн байдлаар үлдээж болно шүү дээ. Тэгээ ямар ч энэ XXXTentacion-ы хувьд гэх юм бол найз охинтой байсан. Тэгээ нэрхэдөө найз охин жирэмсэн байсан байгаа. Тэгэд 2018 оны 6 сарын 18-нд одоо Motors Shop буюу мотоцикл зардаг тийм дэлгүүрт ороод мотоцикл үзчихсэн. Тэр нь болохоор Trippie гэдэг нэртэй бас нэг найз рэперт зориулж одоо төрсөн өдөр нь болох гэжсэн учраас тэр нь зориулж бэлэг авах гэжсэн болов гэж хүмүүс бол яг таамаглаж байгаа. Тэр дэлгүүрт байжгаад өөрийнхөө BMW-тай явж байсан. Гэсэн чинь хідэн залуус төхөж ирээд X цонхон онгоолгууданд шууд нэг буугаар хид удаа буутцсан. Тэгэд X-ийг шууд тэндээс нэг түргэн ирээд авч яваад эмнэлэг авч явсан ч харамсалтай нь эмнэлэгтээ очиж шууд өөд болсон байгаа. Тэгэд тэр бууцсан хэдэн залуусан шууд машин унаа зүхтаа алга болсон. Тэгээ яг сүүлд нь тэрэд бол баригдсан. Тэгэд тэр баригдсны дараагаар бас нэлээд олон зүйл болсон байгаа. Энэ харамсалтайгаар өөд болсон учраас тэгээ яг хэн буудаж байгаа те. Тэр залуус нь баригдсан ч гэсэндээ тэр шүүх хурал дээр өмгөөлөгч нь болохоор Drake-ийг хүртэл нэрийг гаргаж ирсэн. Drake одоо та бүхэн мэдэн шүү дээ те. Drake XXXTentacion 2-ын хувьд гэх юм бол нэлээд beef болсон. Ягаад гэвэл Look at Me гэдэг дууг хуулбарлсан гэдэг ч юм уу те. Тэгэд энэс болоод яг захиалга өгсөн хүн те. Алуулахаар захиалсан хүн Drake гэж хүмүүс айгу ярьж хэлсэн. Гэтэ энэ нь бол шүүх хурлаар ерөөсө тодорхой бол болоогүй. Тэгэд хүсвэл энэ яг нарийн шүүх хурлын тэгээд Drake энэ XXXTentacion 2-ын beef-ийн асуудал өнгөрсний дараахийн асуудлыг та бүхэнд наривчлаад тодорхой хэмжээнд нэг 10 минутын видео хийж болно шүү заяа guys. Тэгээд харамсалтайгаар XXXTentacion-ы хувьд гэх юм бол маш хурдан од болсон энэ залуу ялч амар авьяастай залуу байсан учраас тэгээд одоо хүртэл хүмүүсийн одоо яригцсаар л байна. Тэгээд ялангуяа би саяны асуулт гэдэг альбомд бол амар дуртай. Альбомын тэр Chance гэдэг нэрт дуунд бол амар дуртай. Тэгээд би яг пенмен бол биш. Гэхдээ энэ залуу бол ингээ 20 наснда харамсалтайгаар өөд болсон 2018 онд өөд болсон байгаа. Тэгээд энэ рэприйн талаар бас та бүхэн товчхон ярьж өгсөнд бол баяртай байна. Та бүхэн тэгээд нэг би өөрийнхөө YouTube-ийн community дээр бичсэн шүү дээ те. XXXTentacion талаар ярих уугээ бичсэн. Тэгсэн чинь тэн дээр яг хүмүүс ингээл коммент дээр бичсэн байсан. Тэгээ нэг коммент уншсан байхгүй. Чи одоо ингээд хүмүүс намтар ярьсаага залахгүй байна уу гэ те. Тэгээд одоо би 1 жил ярьчлаа яг үнэ хэлэхэд 1 жил ингээд алдартай хүмүүсийн талаар битүү ингээд тэр хүмүүсийн талаар ярьчлаа.
Яг үнийг хэлэхэд мэж бас залхаж байна. Жохон залхаж байна энэс бол. Тэгээ та бүхэн өмнө нь бас нэг комьюнитигаар хэлсэн байсан шүү дээ. За би одоо ингээд алдартай хүмүүсийн талаар бүр огтол болохгүй. Гэхдээ ерөнхийдөө яг тийм тайлагчгүй нууцуд ч гэдэм тийм сонин содон зүйл рүү орд юм уу гэж одоо бодож гинэ гэж та бүхэн саналсуулах хэлсэн. Тэгээд яг ерөнхий мейн бол мейн гэх юм уу те. Яг гол сэдв нь бол яг ийм намтар биш яг тайлагчгүй нууцуд тэгээд янз бүрийн сэдвэрлэг нь орё гэж бодож байна. Жохон ингээд апдейт хийгээд челленж хийж үздэг юм уу энэ жил бол ялангуяа нав хүн болгоо одоо юу гэдэг YouTube-ээр бичлэг хийдэг хүмүүс дийлийнх нь влог хийдэг юм бол влогоо хийгээл аль зүйл нэг одоо босын явдлаа ярьдаг юм бол босын явдлаа хийгээч ч юм уу те. Ер нь нэг л одоо чиглэлээ барь явцсан байдаг дийлэх хүмүүс. Гэтэ мань ч бол нэг чиглэл барьмааргүй байна. Олон төрөл рүү ингэж хувьсаж орж чаддаг team YouTuber байх хүсэж байна. Тийм болохоор одоо энэ бас 2025 он бол миний хувьд бас айгүй гоё тийм апдейт хийх челленж өөртөө челленж хийх он жилүүд байна гэж бол бодож байна guys. Тэгээд та бүхнийг бас аль болох гомдоохгүй байх тал дээр мань ч бас хичээх болно. Тэгэхээр гол зүйлээ мэдж байгаа те guys. Манийг хамгийн гол нь дэмжиж мань ч бас одоо нэг жилийн хугацаанд тодорхой хэмжээнд нэлээд олон видео гаргасан. Гэхдээ одоо хүртэл 100 мянга бол хүрээгүй байна. Энэ бол миний бол хувийн асуудал бас байгаа гэж бодож байна. Гэхдээ манийга дэмжиж удахгүй хөдөлөө 100 мянгуулаа болцгоё. Түү guys. Удахгүй 100 мянгуулаа болцгоё. Тэгэхээр хамгийн гол хийх зүйл чи юу лээ? Лайк гэдэг дараад дур байгаа хэсэг subscribe хийгээд тэгээд комментоо бичээд өгөөрэй заяа guys. Яа мань ч бичлэгээ илүү сайжруулад явах болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.